За анхын засгийн газрыг байгуулахад анханаас нь дэмжижсэн хүн хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг нэр орж ирэхэд ямар ч сүржин нэр юм битээ гэж бодож илаа. Одоо бол энэ яг онсон нэр байж л дээ. 30 гэр бүл гээл бид нар ярьдаг байлаа. Сүүлийн 15 жил ярьж бичиж энэ төлөө мөн ч их нэвтрүүлэг хийж явсан хүн дээ. Тэгээ юу гэж утсан гэхээр энэ их хурал дотор орж ирээд энэ дотор зоригтой байгаад, шудраг байгаад, ста Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө бүх юмоо хийгээд говьдоо ус татаад, говийн ард түмнийг баярлуулад ингээд явчихна гэсэн чинь 30 гэр бүл биш 3 гэр бүл л байд юм байна. МСС од жаргал од бусад гэж. Одоо яг энэ хүмүүс энэ засгийн газрын аминд хүрч байгаа юм л да. Ер нь баялагын төлөөх дайн явагдаж байгаа. Наран засралтын засгийн газар, Алтан уугийн засгийн газар мөн л ингэж өрлүүлж исэн. Том төслүүд хөдөлж исэн, баяртай байсан. Дахиад цаашаа явах байсан. Баялагын санг 18 жил гатсан 2007 онд улсын хурлаар батлагдсан тогтоолыг өнөөдөр хэрэгжүүлэх гээд оруулаад ирсэн. Гашуун сухад ганц модны хил дамнсан төмөр замыг холбох гээд Монголын төрийн өмнөөс хятадын компанитай очиж найраа хийжсэн Energy Resource компаниг илрүүлсэн. Шууд зарлсан. Энэ бүхний үсэнд Монголын төрөөс яасан ч их үс авч хамдгүй юм. Яасан ч их дуустдаггүй юм. Тэгээ ерхий сайдаас нэг асуулт байна. Төрийн дээр нам байна гэж бид их олон жил ярьлаа. Залуу халуун наснаасаа ярьж бичиж явлаа. Дахиад нөгөө төрийн дээр чинь нам шийдвэрээ гаргалаа. Ардын намын баг хурал. Ардын намын баг хурлын шийдвэрийг өнөөдөр энд хилцээ сууж байгаадаа гутж байна. Гэхдээ шууд огцроогүй өнөөдөр энд оруулж огцрох хэсэг ихтгэл үзүүлэх асуудлаа оруулж ирж байгаа хүний хувьд танаас асууя. Хурдтай хөгжлийн төлөөх зоригч нь хэвээрээ үлдэх үү? Хэрвээ танд ихтгэл үзүүлэх юм бол та Монголын ард түмний өмнө амлаж исэн энэ том олигархуудтай үүсгэсэн дайна, тэр ухаан худга, тэр цагаан суурга, энэ олигархуудын савраасаа тавихгүй байсан баялагын төлөөх дажинд та ялт байгуулах зоригч нь хэвээрээ юу? Энэ байр суурьнаасаа ухрах уу? Итгэл үзүүлэхгүй гэх юм бол та яах вэ? Би сая хэлсэн үгэндээ дурдсан тийм ээ. Тэрний үг гэхээр ялалт ба ялагдал аль аль нь их тийм одоо чухал биш. Гагцгүй үзэл бодол үнэт зүйлдээ үнэн хүлтгэн л өөрөө жинхэнэ ялалт юм аа. Тэгэхээр яг хөө мэдээж аль ч шийдвэр гарсан миний сэтгэл зүй бүрэн бэлэн байгаа. Харин энэ тэмцлээсээ би ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан. Төрийг тэр чигт нь одоо блок үүсгэж контролцсон. Ийм одоо олон асуудлууд бол байна. За зарим гишүүд бас надтай уулзчихсан. Анх одоо орж ирэхэд ийм зүйл бас ярихт чинь худлаа байлгүй дээ гэж боддог байсан. Орж ирээд дотроос нь харсан үнэн юм байна гэж байгаа залуу гишүүдтэй би бас таарч. Тийм учраас миний итгэл үнэмшил миний Монголын одоо нийгэм илүү одоо баялагын энэ асуудал илүү иргэдтэй хүртээмжтэй байх, илүү ил тод байхтай холбоотой энэ тэмцэл, энэ албан тушаалтай тушаалг үргэлжлэнэ. Энэ бол хувь хүний шийдэл. Нэг зүйлийг бид парламентын гишүүдтэй одоо бас уриалж хэлхэн зүйтэй. Мэдээж энэ яг уриалж хэллээ гэд бүтэн шийдэхгүй ойлгож байна. Бид эрх ашигын ирэмбэг том агуулгаар нь дэнслэхтэр дандаа алддаг. Тийм ч учраас би Санжаа сургийн зоригийг хэлсэн одоо улсын эрх ашигаа эхэнд нь тавиач. Намын эрх ашигыг 2 дугаарт нь тавиач. Хувийнхаа эрх ашигыг 3 дугаарт нь тавиач гэдэг тэр зүйлийг эхэнд нь битсэн. Яг л энэ дээр бид нар алдчихж байгаа. Жижиг сажиг томилгооны асуудал сайд болсон хүн нь
нэг юм бяр ороод дуурахгүй байгаа юм шиг алхаа гисгэ. За тэгээд эдгэр чинь ингээд яваад байвал ингэн тэгнэ гэдэг асуудал, дараагийн сонгуул, дараагийн намын даргын ирэх шиг ийм л зүйлүүд нэгдэж жаад мэдсээр байж энэ асуудлаа зогсоох түвшинд хүрч. Тэгээ нэг бид нар эренблэхгүй бол яг нэг удаа асуудал ингээд шийдэгдэж. Дараагийн удаа энэ асуудал яг хэвээрэл байж байна. Дахиад дараагийн сайд нар чинь дургуй өргөр харагдана. Дуудахт нь ирэхгүй байна. Ингээд дахиад асуудал бол. За ингэж явж байгаад яг үгээр бүхэлдээ төрийн нэр хүнд, парламентын цэцлийн нэр хүнд, намуудын нэр хүнд унана. Энэ нь өөрөө одоо тийм том засаглалын хямралыг автаж бас болтчгүй. Тийм учраас эрх ашиг эрэмблэх зүйл дээр одоо бид нар ялангуяа одоо 126 та парламент одоо илүү их тийм дүгнэлттэй байгаараа би одоо залуу парламентын гишүүдтэй ч гэсэн бас уулзах болгонд л одоо учирлаж хилдэг зүйл нь энэ. Яг бас миний нэг зовлон байх шиг байна. Нилээн залуудаа ирэхээсээ болцсон. За одоо ингээд үеийнхэнтэйгээ ингээд уулзлаа. Гэхдээ одоо чи чинь надаас 2 насаар ах үдтэй. Ягаад одоо ингээд нэг хүчрхүү сургаал айлдаад байгаа гэдэг нэг ийм асуудлууд бас болж байгаа. Үнэн манай үеийнхэн одоо л парламентд орж ирж байна. Гэхдээ энийг би бас хэлэх үүрэгтэй. За тэгжээж бид нар илүү их тийм том агуулга харахгүй бол жижиг одоо нэг баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх гээд Монгол хүн орлоготой болох гээд Монгол хүн баялагтай эзэн суух гээд Монгол хүн хийж бүтээдэг болох гээд Монгол хүн хаанаас ч асуухгүй шийдвэр гаргах болоод ирэхээр ингээд заскаараа тоглодог. 96-аас 2000 онд 4 засгийн газар огцорсон. Нууцаар санал хураадаг байсан. Тэгээ энийг болиулсан. Тийм учраас нууцаар санал хураана гэдэг бол хуйлдаан л гэсэн үг. Итгэл үнэмшил байхгүй гэсэн үг. Тэгээ энд байгаа эрхэм гишүүдээс сануулж хэлэхэд бид яг энэ эндэр дээр тангараг өргөхдөө аль нэг намын дүрмэн дээр гараа тавьж тангараг өргөөгүй шүү. Бид нар Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын төрийн туганд Монголын ард түмний эрх ашигыг дээдлэнэ гэж тангараг өргөсөө. Тийм учраас энэ тангаргаа санаад энд шийдвэр гаргах эрхэм гишүүд төрийн түвшинд нэг удаа Монголоо бодож шийдвэр гаргахыг уриалж байна. Тамийн тогонд монголчуудыг байлгах гэсэн улс төрчдийн жүтгэрийн тойрогоос гаргахгүй гэсэн ийм үзэл бодол, ийм одоо лобби бүлэглэл ялж ах шиг байна. Худалтай үннээр тэмцэж дийлдэггүй юм байна. Бүр том худал ялдаг гэж үнэн үг байна. Монголчууд баялагтай эзэн байх гэж, монголчууд эв нэгдэлтэй байх гэж зүтгэсний чинь өсийг авч явах шиг байна. Харж суун, коноп дарах ирэхгүй байна. Монголд хууль биш, Монгол шудраг ёс биш, Монголд мөнгө засгалдаг юм байна. Тэр мөнгө нь хэдхэн хүмүүст байдаг юм байна. Төрөхтэй долларын саятан, төрөхтэй долларын тэр бумтан болсон тэр хүмүүсийн эрх ашиг өнөөдөр энэ Монголын парламентод, Монголын төрийн дээр гарч суусныг яг дотор нь мэдэрч байгаадаа харамсалтай байна. Мөнгөөр Монгол улсыг эзэмддэг, мөнгөөр Монгол төрийн бодлогыг худалдаж авдаг, мөнгөөр Монгол төрийн эв найрамдлыг устгадаг энэ эзэрхийллээс бид гарахгүй байна уу? Тэгэхээр яах вэ? Дэлхийд дахин надаас урахаас өмнө би дэлхийд дахинаас урах ёстой гэдэг үгээр явах уу? Эсвэл хууль засгалдаг Монгол улсын төлөө явах уу? Арчилсан Монгол улс олон намын тогтолцоотой, нам болгон дотроо фракцтай, фракц болгон дотроо эрх ашигтай. Тэр болгоныг худалдаад авцсан. Монголын газрын баялагаар монголчуудын саналыг худалдаж авдаг. Монголын газрын баялагаар Монгол улсын эрх ашигыг худалдаж авдаг. Бүр сурцсан. Одоо дараагийн сайдууд нь эрх ямбаа хуваарлцсан. Инээд алдцсан. Чи тэгнэ би ингэнэ гэд явж байгааг бид нар дотроос нь харж байна.
Маш их харамсалтай. Тэгтээ ийм зүйл дараагийн их тэмцлийн галыг өдөөдөг гэдэгт би итгэдэг. Монголын ард түмэн зүүн совинтой гэдэгт итгэдэг. 21 аймгийг хүр заснаар эдэр 39-ийн хүйтэн туулсан 300 гаруй мянган санал цуглуулсан. Энэ санал бол монголчууд байгалийн баялагтай эзэн бай. Монголчууд эв нэгдэлтэй бай. Монголчууд орлоготой бай. Монголчууд ядуурлаас гарыг гэж өгсөн хөөрхий ард түмний санал байсан. Энийг өнөөдөр хогийн сав руу хийгээд энийг өнөөдөр хэдхэн хүмүүс мөнгөөрөө эзэрхийлж аваад ингэж засгийн газрыг унгаадаг юм аа. Ингээд та нар эв нэгдэлтэй бай. Ингэж хамтарч засаг барьдгүй маа гэдгийг биднэрт харуулж байгаа юм. Бид нар харж байгаа. Тэгвэл монголчууд зүүн совинтой, ард түмэн зүүн совинтой гэдэгт итгэж байна. Нэг юм унтрахад дараагийн гал асдаг. Тэр гал хурдан асах болтугай.